Сүүгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ээжүүдийн маань гаргадаг түгээмэл алдаанууд номер 1. Нэгдүгээр хэд их хөөгтөс хэрэглэх. Зарим ээжүүд маань бага хөөгт шар тос гэх мэт тослог ихтэй хүнс хэрэглэх нь нэлбэг. Хөөгтөс ихтснээр сүний бүтэц зүтгэрч хөх буглах эрсдэлтэй. Хоёрдугаар хэд их гурилан бүтээгдэхүүн хэрэглэх. Нийтийн хэвссэн ойлголтоор гурилан бичиг хийдвэл сүү сайн урдаг гэдэг. Энэ нь сүүний гарцад муугаар нөлөөлж хөх буглах магадлал мөн л үүсгдэг ба биеийн жиг маш ихээр нэмэгдүүлдэг байна. Гуравдугаарт ус бага уух. Ус их уул сүү шингэрнэ гэсэн буруу ойлголтоос орилж зарим ээжүүд ус цай уухаа хязгаарладаг. Гэхдээ шингэн дутагдвал сүүний гарц багасаж ээж ядрах эрсдэлтэй. Дөрөвдүгээр сэтгэл завнал. Төрсөн ээжүүдэд хэлсэн хинэггүй үгсээс олж ээжүүд сэтгэл санааны дарамтанд орж стресстэй нэлбэг. Стресс ядаргаа ихсгэд окситоцин даавар буурч сүүний ядлгарал багасдаг. Илүү ихийг мэдмээр байвал манай Instagram болон пэйж үзийг дагаарай. Бидний бичлэг таалагдчихвэл лайк дараарай. Баярлалаа.